За ийм одоо дундуур нэг ийм үг оруулсан байгаа тий. Төрийн бүх албан хаагчдыг хүүхэд хамгааллын болон хүний эрхийн цахим сургалтад хамруулах гэдэг ийм нэмэлт оруулсан байгаа. За энэ үндэслэл нь гэвэл одоо жишээлбэл засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бол маш олон зүйлүүд тусагдсан байгаа. Жишээлбэл 2.1.5 гэдэг тий хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, гэр бүл төвтөө салбар дундын хүүхд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлнэ, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлнэ, сум хороо бүрд хүүхдийн нийгмийн ажилтан тэг бий болгоно гэдэг ингээд. За тэгээ яг нөхцөл байдал гэх юм бол түрүү манай олон гишүүд зөндөө олон удаа дурдсан учраас ер нь энэ хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн эрхийн хамгааллын асуудал бол асуудалтай хിവэрэл байгаа. Энийг бол бид нар алхам тутамдаа ярьдаг. Жишээлбэл сүүлийн 5 жил гэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1601 одоо гэмт хэрэг бүртгэгдснээс 1630 нь бол хүүхэд тохирсон гэсэн ийм мэдээлэл байгаа. За 2020 онд 233 хүүхэд бас хохирогч болсон. Энэ нь бол 398 хүүхэд эндээс бол зөвхөн 2024 онд хохирсон байна гэдэг. За дээрэс нь сургууль завсралталт бас ихсэж байгаа гэж би бол ойлгосон. Одоо сургуулийн насны 20% нь бараг сургууль завсралталт анд өртсөн гэж ойлгосон. За тэгэхээр ерөнхийдөө бүх төрлийн албан хаагчид энэ хүүхдийн эрхийн асуудлаар бүр иж бүрэн ойлголттой болмоор байгаамаа. Бүр маш цогц ойлголттой болж ээж энэ чинь 200 бараг 40 мянган төгрөгийн албаа агч байгаа шүү дээ. Тэгжээж эн чинь гол нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах, энэ дээр бодлогыг хэрэгжүүлэх энэ гол субъект чинь явж төрийн албаа хаагчд байгаа. Тэгэхээр энэ төрийн албан хаагчд маань нэгдсэн ойлголттой болж цаашаа энэ нь суурь нь болж цаашаа асуудал явна гэж харж байгаа маа. Тийм учраас ямар ч байсан ер нь бол мэдээж хүний эрхийн асуудал ч гэсэн яригдана. Дахиад нөгөө төрийн албаагч. Тэгэхээр ямар ч байсан энэ бол нэг тийм мөнгө төгрөг бол шаардах нь бага гэж бодож байгаа учраас ямар ч байсан бүх төрлийн энэ 240 мянган албан хаагчтай энэ хүүхдийн эрхийн асуудлаар нэг сургалтанд хамруулна гэдэг энэ иргэжлийнхаа төлөвлөгөөнд тусгачвал тэгээ энийг бол хэрэгжүүлчихэд бол ямар ч байсан тэг хүүхэд номер 1 гэдэг нөгөө хүүхдэд заа гэж хэлээгээд бид нар чи өмнө зөндөө гоё ураал оозон дэвшүүл ярьж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол бага чатгаа тусалцаа төлөвлөж үзүүлэх юм болоо гэж бодож байгаа юм аа. Тийм учраас л энийг ингээд нэмээд оруулаад тусгаад өгөөч гэсэн ийм одоо саналын томьёолыг гаргасан юм аа.